За, хоёрдугаар бодлого. За, A, B, C D гэсэн тэгшилт байгаа юм байна. A, B, C, D. A, B гэсэн чинь энэ за A, B, C, D гэж. За, B, C, D тэгшилттэй. Энэ нэг юм өгсөн байна. A, B тэнцүү 9 гэж. A, D тэнцүү 8. За 8 9 харьцаатай 5 гүй. Харьцаа 8 9 гэсэн нэг зургаттай ийм тэгшилт юм байна. За C оройг дайрсан ба AB талуудыг хангасан P-г зүгдээ шүрэх тойрог татсан гэж. За энэ нэг юм тойрог байна. Тойрог бол ингэж яваад урах байдалд гарч ирэх юм. За энэ тойрог байна. За энэ нэг шүрэг. За энэ за ингэж очсон гэж үү. За энэ бас шүү дээ. За ингэсэн байгаа маань. A-ыг P-гээр шүргсэн. AB-г Q-гээр шүргсэн. C-ийг дайрсан тойрог. C-ийг дайрсан тойрог бол DC талтай N-ийг огтсон чинь энийг N гэж байна. За энэ зүйл энэ нь дээш авчижтэй. За юм аа. За тэгвэл PD тэнцүү за бүх юм харагдаа. PD тэнцүү за энийг үчиг нь зургийн дор DN гэж байна. Байх ба BQ гэдэг бол нэгдэр нь B зургийн нэг үчиг байна. За тэгээд C үчиг QB NC тэнцүү DD E D за D-ийг F гэж болох юм байна. За S A B N D за энэ трапецийн талбай бол G H байна. За эдгээр болох юм. A B C D E F G H за эдгээр тусах нэ. За бодлтыг хийж эхлэе да. P-ийг чинь нөлөөлөх энэ зэ. За А мөрчин D. За энэ D гэж юм байсан тийм. Тэгэхээр энэ дээр бол нэг юм л D-цгээс энэ тойрогт D-цгээс татсан энэ DP гэж үргэж DN тэгээд цаашаа үргэж C бол гэж байна. За шүүх шугалтын чанар бичих юм бол энэ болж байна. DP-ийн квадрат гэдэг бол DN-ийг үржих нь DC. Энэ бол яг DC гэдэг чинь 9 дэд үзүү байгаа. Энэ бол ABDC 9 дэд үзүү чинь 9-ийн үржих нь DN. За энэ сортлоос зур хатсан байна. Тэгэхээр чинь DP гэдэг бол 3 язгуурдаг DN. За манай нэг бүлэг систем байна даа. Энэ маань яг болохоор 3 язгуурдаг DN буюу энэний арга байсан. За цаашаа BQ DN-ээр хэлсэн байна. BQ гэдэг нь энэ тийм. За энэ хэсгийг бол DN-ээр хэлсэн байна. За тэрийг бол одоо ингэчнэ. AP гэдэг бол
Аку хоёр шүгч байна. Хоёр шүгч. За нөгөө талаас би ингэж да. За аку ап гэдэг маань А-дээс хасах нь ДП. АП гэдэг бол нийт энэ өргөнөөс нь энийг хасах гэсэн. За тэгэхээр АД гэдэг маань өгцөө ясаа 8 байгаа. 8-аас хасах нь ДП. ДП гэдэг бол 3 язгуурын дор D байгаа. Нийтлээс. За энэ бол АП гэсэн. АК гэсэн. За тэгвэл БК гэдэг нь одоо энэ БК болгож байгаа юм чинь ингэж. За БК гэдэг бол БК гэдэг бол нөгөө талаас АБ-гээс хасах нь АК байхгүй. АБ утаас энэ АК хасах нь БК гэдэг. За АБ гэдэг маань өөрөө 9 байна. 9-өөс нь АК гэдэг маань энтэй зөв тэгэхээр хасах нь 8 нэмэх нь 3 язгуур дор тийм болно. Энтэйс болохоор нэг дээр нэмэх нь 3 язгуурын дор тийм. За энэ маань нэг дээр нь 3 язгуурын дор тийм гэдэг маань энэ маань 3 болчихсон. Энэ маань 3 болчихсон. За цааш дараагийн ЭЦ БК-ийн харьцаа болгож байгаа. За ЭЦ гэдэг чинь одоо энэ хэсэг байна та. Энэ хүч байна. За БК гэж чинь. За энэ нэг юм очтой болчихж байгаа маань. Энэ харьцаа болохдоо энэ АБ гэдэг бол тойргийн шүмгч. Тойргийн шүмгч. Күүцэг шүрж байгаа. Тэгвэл күүцэг шүрж байгаа шүмгтийн цэгийг ингээд татчихсан юм уу яг тойргийн төвийг дайрстаа. Тойргийн төвийг дайрстаа. Мөн яг тойргийн төвөөс татсан радиус бол шүмгч гэхээр байдаг. Нэг талаас. Нөгөө талаас энэ ЭЦ бол тойргийн хүч. Тийм учраас энэ тэр чигээр цааш нь үргэлжлүүлэх юм бол хөвчөд гэхээр за энэ бол тэгшнэстэй хоёр тал юм чинь энэ л гэхээр юм чинь нөгөө л гэхээр байж таарна. Тэгвэл яг хөвчөд гэхээр байна гэдэг маань хөвчийн дундаж байна гэсэн. Өөрөөр хэлбэл энэ бол радиус буюу адил хаж буруулчны өндөр медиа бизнес болох гэсэн үгээр. Тэгэхээр одоо энэ би К үзчих юм бол КЦ Б-гүүдэд үзсэн. Дахиад энэ чинь яг үгээр N кадд үзсэн учраас за би энийг шууд бүрчиж байна. Өөрөөр хэлбэл ЭЦ тэнцүү ЭЦ гэж энэ бол энэс хоёр дахин урт байгаа. Хоёрыг үржих нь Q B. За энэ маань энэ C коэффициент маань хоёртой тэнцүү гарч байгаа. За баруун ЭЦ болъё. ЭЦ гэдэг маань D-ээр бас хэлэх юм байна. ЭЦ D-ээр хэлэх тулд D чинь за юм байна. ЭЦ тэнцүү ДЦ-гээс хасах нь D үстэй. За болъё. Ингэж. За энэ хамаарлыг олох юм бол эндээс юм бол тэгээд талбар болох юм. За ер нь бол бид D-ийг олчвол юм болох гэсэн үг. D-ийг олчвол. За тэгээд нэг юм байна л да. АК гэдэг маань юу болчлаа? АК гэдэг маань юу болсон ба хаана? АК гэдэг маань юм яаж байна? АК бол 8-аас хасах нь 3 язгуур D АК. За тэрэн дээр мөн нөгөө талаас АК гэдэг бол юм байна. За саяны энэ харьцаг бол энэ харьцаг ашиглана. ЭЦ гэдэг бол ЭЦ гэдэг 2 БК энд үжтэй. За би ингэж да. АП гэдэг бол шүүгч байгаа. Тэгээд АК гэдэг зүг буюу юм байна. За АК за ингэ явчихсан.
За 2 бэку. Энэ чинь бэку байгаа тийм. 2 бэку гэдэг. 2 бэку гэдэг чинь ЭЗ байна. Тэрэн дээр нэмэх нь ДН гэдэг бол ДЦ тэнцүү буюу тэр маань эсвэл тэнцүү. За энэс би 2 бэку гэдэг маань хаана очиж байгаа вэ? ЭЦ чаана. 2 бэку ДЦ шүү дээ. ДЦ-г би яаж очиж байгаа вэ? ДЦ гэдэг маань ДЦ-г 2 бэку байна шүү дээ. Тэгээд энэхэндээ ДЦ за бичиж байгаа бичиж энэс энэ дээр маань энэ чинь бас энэ чинь Д гэсэн шүү дээ. Тэгэхээр нэмээ 2 бэку нэмээ ДX зүгстэй чинь. Тэр энэ чинь бэку байгаа шүү дээ. За 2 бэку энийг ашиглах юм. Энэ чинь бэкуг би хаана бичсэн нэг юм олж бичсэн шүү дээ. Энэ одоо гэсэн чинь. Энийг хасцсан энд явж шүү дээ. Энд яваад энд явж шүү дээ. За энийг оруулчихна. Бэкуг орны орно 2-оор үсчих юм бол болох тийм. 2 дээр нэмэх 6 язгуурын дор ДН болно тийм. За тэрэн дээр ДН нэмэхээр 9 болсон. За энэс ДН-ийг за X-ийг үлдчих юм бол болох. X квадрат нэмэх 6X хасах 7 үзүүлэгч. За энэс X гэж юу болох вэ гэхээр за хасах 7 X1 X2 нэг үржүүлний болчихсон хасах. За энэс D чинь энэ хэрчмийн урт байгаа. Тэгээ энэ жоохон хэрчмийн урт учраас эндээс D гэдэг бол нэгтэй тэнцүү болно. За текстээр би F-ийг олчиж байгаа. За одоо трапезын талбай гэдэг бол амархан олчихсон тийм. Юу вэ гэхээр A B N D A B N D трапезын талбай бол за X-өөр нь бол 9 багс өөрний дээр нэгтэй тэнцүү байгаа. 2 тухай дундч юм байна. Тэрийг өндөр маань 8. За энэ байгаа 4 авъя 40 болж. За энэ тэгэхээр бидний бол юу болсон гэхээр энэ дээр 3 гэж бүгсэн. За энийг бол 2 гэж бүгсэн тийм. Энд бол 2 гэж бүгсэн. За энэ D2-ыг бол хаана бүгсэн гэхээр энэ дээр бүгсэн юм. D2 чинь хаана бүгсэн. D2-ыг энэ юм байсан юм л да. EC гэдэг үү те. EC гэдэг чинь 2BQ гэж олсноор BQ байж те энэ чинь BQ байгаа энийг 2-оор өчтөг гэсэн те. 2 дээр 6 D гэж тавьснараа энэ чинь бол D энэ чинь бол E болж байгаа.